За өглөө орой өдөр шөнийн мэнд хүрье та бүхэндээ. За сайн сайхан юу байцгаана? Юу хийгээл байна та нар? Тэр одоо ажилдаа гараад явж байна. Өнөөдөр 3-аас ажилдаа. Одоо цаг 1 болж байна. Нэг 2 цагийн запастай гарлаа. Өнөөдөр замаараа юу орно гэд бас машиндаа түлш шахана. Машиндаа түлш шахаад айж тавь яваа. Тэгээд гол нь одоо нэг өдөд чинь трафик ихтэй болох Лондоны энэ замууд ч хэцүү шттэ. Барьцгүй шттэ. Тэгвэл запастай гарахгүй ажилласаа хоцорчих гээд байдаг тал байдаг. Тийм болохоор ингээд нэрт гардгийг хаан сонирхолж хэлэхэд заримдаа жаах цаг тулсан мөсөн үед л нэг цаг гарангийн запастай гарнаа. Тэгээд цаг хангалттай цаг 50 гарах юм бол нэг 2 цагийн запастай гарчдаг. Яг ажил бол манайхаа гэрээс бол нэг 45 минут явдаг. Тэгээд трафиктай байх юм бол нэг цаг трафикгүйгээ шөнө ажиллаад хараад өглөөгөр ажиллаа үүрээр одоо 3-4-гээ тараад гэлгүй явахад 30 минут явчихдаг байхгүй. Ямар ч биш байхгүй болохоор. За тэгээд энэ комент бичиж байгаа хүмүүс баярлалаа. Шүүмжлээ, зарим хүмүүс шүүмжлээ, зарим хүмүүс нь яагаад цаашаагаал мундаг комментод орж ирсэн. Та бүхний шүүмжлийг хүлээж авна, талхлыг хүлээж авна. Тэгээд энэ урдны бичлэг дээр хэлсэн шүү дээ. Лидл ажиллах сонирхолтой хүмүүс байвал хэлж болно шүү гэд нэг бэлтгэлсэн мэт. Нэг зарим хүмүүс буруугаар ойлгосон байж магадгүй юм байна. Англид жолооны өмөртэй хүмүүсийг хэлж байгаа шүү. Тэгвэл нөгөө зарим хүмүүс Монголоос бас асуугаад байлаа. Монголоос бол Монгол өмлөхөр бол англи дээрээ жолоо барьж болохгүй. Заавал англи өмлөх авчиж. Энэ ганцхан Монгол гэлтгүй Европын жолооч нар орж ирж гэсэн заавал нөгөө англи өмлөхөөр шилжүүлэх ёстой өмлөхөө шалгалт өгöd. Тийм байт шүү. Тэгээд зарим нэг хүмүүс буруугаар ойлгож би бас жоохон буруу тайлбарлсан хэлсэн байж магадгүй. Яг тодорхой хэлээгүй байж магадгүй. Тэгээ Англид амьдарч байгаа англи жолооны өмлөхтэй хүмүүстэй зориулж хэлсэн шүү дээ. За энэ залруулах хийж юу ингээд. Өнөөдөр чи бүрхий тэнгэр идэх шиг л бүрхий тэнгэртэй өдөр байж та. Манай англи өрөнд бүрхий ер нь тэнгэр ерөнхийдөө дандаа иймэрхүү байдаг. Тэгээ үүлтэй гэдэг надад танарт үүлтэй нэг ерөнхийдөө нэг дандаа иймэрхүү байдаг. Тэгээ энэ агаарта угаасаа засчээ. Хитрхи халуун бол бас үзэхгүй, хитрхи үүдэн бол бас үзэхгүй. Яа нэг иймэрхүү гоё ингээд нэг халуун жиш үүдэн жиш хоёрын дунд ингээд гоё байж хат гоё үтэй. За тэгээд өнөөдрийнхэн блогийг ингээ үүгээр эхлэе. Та бүхэн маань согим лайк, subscribe хийж, комент бичиж байгаад маш их баярлж байгаа шүү. Ялангуяа Facebook дээр маань дэмжиж орж иж байгаа шинэ мемберүүд маань уран зориг хайрлаж байгаад маш их баярлж байгаа. Yeah. За өнөөдрийн ажлаа гэл түр аваад гарч ир машина авчлаа. Ажлаач авчлаа. За цэвэрлэгээ. Mình cho vào sao Баясчагц
За өнөөдөр юу нөгөө нэг Стокгольм руу дахиад явуулж байна. Стокгольм алдарт Стокгольм маань явууллаа шүү. Энэ ганц явах дургууд дэлгүүрлэн маань явуулчлаа шүү. Явна да. Кола. Никола авчи нэг бас замд ам цангаад идэх. Би ч бас уух юм сайтай явнаа бас. Энэ дотор кофега хийсэн нэг кола орой ам цангалаар уу. Энэ дотор манай хүн аарц өгч явуулсан. Орой хадуунаар зэгсэж байгаа дуучна. Орой жоо сэрүүхэнд нэти шилээ гаргаад тавьчихна. За одоо машинаа үзлэхийг хийн. Тэгээд суудаа тааруулна, өрүүлээ тааруулна. Парарара. За суудгаа тавьчлаа. Цаасыг энэ цаас хаяар хэрэгтэй зөвлөгөө орой зөвлөгөө хийх хэрэгтэй. Газ ороод. Стокгольм бол юу ах вэ? 24 палат юм өгч. Харин гайгүй өгч. Тэр мөрийг бол толцоод штэ. Хай. Зэрэгт бол за дизель дүүшэл хангалттай, ад болоо хангалттай. Орой жоохон дүүргэх хэлээ. Та бүх юм бол зөвлөгөө мөн бүх юм зүгээр байна. За найз. Энэ өшөөлийн түш идэг карт авахгүй. Машин болгоно нэг үдгийг. Тэгээд тишээлд банах ганцхан шээлээс лавна. Тишээлээр очиж зогсоод дандаа авна. Өөр колокос авч болохгүй. Ганцхан өшөөлийн карт тавьлаа. Түшээ дандаа шээлээс хийдэг байхгүй. За одоо үзлээ хийгээд тэгээд Стокгольм гэж байна. Стокгольм бид бүгдээ цуг явна. Энэ удаа би Стокгольм танаа бичлэг хийж үзүүлье. За чиз гай. За ачаагаа чичээл. Ингээд ер нь Тетрис тоглож шүү дээ. Гай сайхан. Энэ лайнд байгаа бүгдөө минь тэднийг ачаад явна да. Хөлсний температур зааж байна. Тэгээд хөлсний удаа хийчээ садлалт нь хийчээд энэ дээдлийн хоёр хаалтыг буулгадаг байхгүй. Буулгаж хөргөшөө тусгаарлаад цаадлынх нь болохоор 0 градус хадгалаад тэгээд энэ хоёроор загасных нь наадлыг 6 градус хадгалдаг байхгүй. 4-6 градус яваад хөргөч гэсэн цаадлынх нь болохоор чигээр байхгүй. За ачаагаа дуусчаа тэгээд бай. Энэ одоо ялкны мод чи надаас өндөр юм. Тэгээд доотлох нь явгуул хийц.
хар гэж. Нэг гулжих юм бол дараа унаад он зөөлхөн авч явахгүй л. Золч юм очих юм байна. За ачаагач та. Ачаагаа дүүслэчлээ. Ямар цай байхгүй л да. За дасаа яагаад тэгээд бидний доо. Дасаа ичлээ. За тэгээд одоо зам сайн замдаа харъя да. Машин гарсан. Is it okay? Yeah, it's fine. It's fine. Yo, what about you now? Okay. And you brought me. You come in here. Yeah. Sorry. За. Энэ машин ямар ч сан гарсан. За би ухаад цай. Тайчтай. Эвэт гайхлаач парклчлаа шүү. Ийм хоёр төмөрний завсраар орсон. Ийм их зат. Аккаш нэм бол. Цэтэй гайгүй орсон. Цагаас ачаага болгоод тавьд олбочод ачаа бол. За ажлаад дуусчлаа. Саяны дэлгүүрийг Гайгүй энэ яс цонхт монготой юу вэ? Sorry. Автобус шиг. Саяны дэлгүүр гайгүй цаг 30 минутанд дуусчлаа шүү. Ухарж ороод тийшээ парклахад жоох хэцүү байлаа. Тэгтээ бусдаараа бол гайгүй юм байна. Доторх модох цай. Одоо яг хэд болж цаг 8 болж штэ. Эмэд 8 болж хат ямар трафиктэй байна. Хава трафиктэй шүү. За энэ дараа мичмийн лидл дээр ачаа болох хэрэгтэй байгаа. Тэр лидл маань бэй хаалхтаа нөгөө нэг шууд ухар зогсож байгаад буулгачдаг. Лифт хэрэглэхгүй. Саяны дэлгүүрч болохоор лифт хэрэглэдэг байхгүй. Тэрүүгээр ялгаатай. Одоо мичмийн хол гайгүй. Одоо дөнгөж 8 болж байгаа чинь надад цаг байна. Би өнөөдөр 3-аас эхэлсэн. Цаг бай шүү. Одоо 8:30-40-гээд очиж байгаа. Ярдан дээр ирт очичвол гэс дараагийн ачааг ачаад газ хөдөлчих хэрэгтэй байна. Намын хөдлөн бол бизээ вэ шүү манайх. Маргааш нөгөө төргээд 2 өдөр амрах юм шиг үлээ. Амрах юм шиг байлаа гэж зөв өөрөө мэдэхгүй юм шиг. Амарна. Тэгээд амрахлаараа гоё реакшн хийж үзүүлнэ.
Та бүхэн манай хоёр фракшныг минь хүлээж аваарай. Хоёр фракшнаараа би жоохон хүн сэдв ярихаа шийдсэн. Гэхдээ бас лоритой холбоотой. Одоо миний энэ унж байгаа энэ хөргөжтэй лоритой холбоотой. Бараг энэ блог тавигдахаас өмнө тавигдчих магадгүй. Энэ блогоос өмнө би тавьж магадгүй, тавихгүй бол энэ блогны дараа орох байх. Тийм байна. Андрей харж байгаа энэ замс амар бод. Түлээ шүү дээ. Лондон дотроо ингээ лори өрөө яваад байгаа болохоор хотооронд явахгүй дандаа Лондон дотроо хотын эдлэнд оролцож байгаа. Манай нэг манай ажлын нөгөө ажлаас юу зохиосон баггүй. Одоо нэг жолооч нарт нэг сургамж гэдэг хажууд нэг хүн суугаад миний хажууд нэг хүн суугаад надад цаагаа явж байгаа байхгүй. Одоо чи энэ үед ингээд хаазаа ингэж энэ үед чи ингээд стартер хэрэглэн ийм тохиолдолд чи холоос хурдаа хасах хэрэгтэй мэрэгтэй гэж яг хуу зөвлөмжл өгж байгаа юм л да энэ жолооч нарт. Тэгээд бензинээ нөгөө яаж бага хэдүүлэх талаар нэг жоохон зөвлөмж өгсөн компаниас. Тэгснээр нэг нөхөр яриа суугаа. Тэгэл суугаад явлаа надтай. Тэгэл явчихснаа тэгэл чи ингээд энэ ажиллаар тэр удаж чинь гинэ. Би нэг 3-4 сар болж байна уу гэсэн чинь. Чи өмнө хаана ажиллаж байсан гинэ? Өмнө би тогооч байсан шүү дээ гэсэн чинь. Үгүй тогоочоос өмнө чи хаана лори барьчихсан гинэ? Тэгэхээр үгүй би лори бариагүй байсан. Би тогооч байж байгаа шууд тийш ингээд жолооны курс сураад том тэрнийх өмнөхий аваа шууд тэгээд энэ ажилд орсон гэсэн чинь. Гэх хайхад. Чи тэгвэл өмнөхий аваад чи тэгвэл энэ ажилд орсон гэхэд чи жолоогоо маш сайн барьж байна. Хоёр дахь юм бол чи хамгийн хүнд ажилд нь орсон байна гинэ. Тийм үү гэдэг. Тэгээ энэ жолооч нарын хамгийн хүнд ажил. Чи тэрэнд нь орсон байна. Бусад ажлууд бол амар байдаг гэж тэгж байна. Тэгэхээр мэдгүй би нэг шинэ жолооч нар ажилд авахд хэцүү байдаг болохоор apply хийсэн чи эндээс дуудаад тэгээд орсон штэ гэсэн чинь. Харин тийм шинэ жолооч нар иншуранс нь өндөр байдаг гинэ. Тэгэхээр нөгөө компаниуд авах дургүй байдаг гинэ. Нөгөө даатгал. Тэгээд доотлол нэг жил ажилласан жолоочийг ажилд авах юм бол даатгал нь хямдхан байдаг гинэ. Тэгээд нөгөө компаниас гарах зардал нь бага. Жолоочдод даатгал нь бага болохоор шинэ жолооч болж байгаа хуучин 1 жил явцсан жолоо ирсэн жолооч нарыг авах хэрэгтэй гэдэг гинэ. Авах дуртай байдیں۔ гэж байна. Тэгээд яг шинэ жолоочийг бол ховор авдаг. Тэгээ надтай энд орсон байл гэдэг гэж байна. Тэгэхээр би тийм үү. Тэгээ би энэ компанид ороод ихэм сурч гинөө. Хурхаас ахуулаад бүгдийг сурлаа л гэсэн. Тэр чинь сайн байл гэж байна. Чи сайн барьж байна. Чи ер нь бол энэ чигээрээ сая жоохон яваад юм бол чи улам галзж байгаа орчин л гэдэг чинь. Тэгтээ ганц хоёр юм гэдэг жоохон зааж өгөөл энэ дээрээ ингэдэг чи нуглаан дээр гарч игээсээ өмнө ийшээгээ сайн дарж ороо гэл жоохон юмуд хэрэгтэй мэдээлэл өгсөө надад. Тэр хөөрхөн усны номерыг надад өгөөд чи надад миний тусалцаа хэрэгтэй бол зөвөр эний дам хизээ чамаагүй чи надад залгаж болно гинэ. Залгаад чи надад тусалцаа авч болно. Гэж байна. Тэгээд би баярлалаа гэдэг. Тэгээд нэг өдөр надад цог яваад миний жолоодохын араа надад бензин яаж хэмнэхийг зааж өгөөд тэгээд ганц хоёр эргэлтний янз бүрийн зөвлөмж өгөөд алдаануудыг харж агаад тэмхэм хэлж өглөө гоё. Гоё гинэ. Ажлын нэг тийм сургамж явагдаад тэгээд тэрийг сурлаа. Жохоо сургамж авлаа. Тэгээд хүнд туршлага илүүдэг шав тэгээд. Одоо энэ ажлыг хийсээр баг гарт орж индээ одоо анхандаа ч одоо ажлаа солио л гэж боддог байсан. Тэгээ сүүл рүүгээ бодоод байсан чинь бусад газарыг ингээд манай газартай ингээд харьцуулах юм бол цалин юм бага байт юм байна. Манай энэ чинь Lidl ч амар өндөр төлдөг юм байна. Тэгээ ер нь бол Lidl-тэй байж захтаа ч гэмгүй юм шиг санагдсан. Надад яагаад гэвэл
урт хугацаагаар сар мар 7 хоног 2 хоногоор гэрээсээ хол явахгүй энэ чинь лийдэлчин болохоор 2 дэлгэр хөргөмж өгөөл тэгэл шүндээ харьц өдөр чөнгө гэртээ байж боломжтой өдөр болгон гэртээ үзэгдэн. Тийм болохоор надад энэ ажлаа солих гэж яараадах юм дэмий юм шиг санагдсан. Тэгээд чинь энэ ажил миний гарт орж эхэлж ах шиг нэр нь бол ачаага буулгаж суулгахдаа цаг алдахгүй маш урд болж анхныгаа бодвол тэгээд энэ Лондон дотор чинь том тэрэг унаад энэ жижиг машинтай чигсэлтэй явна гэдэг чинь бас их юм сургамж болж байгаа байхгүй их туршлагатай болж ил гэж өөргөө дүгнж байгаа штэ. Анх болцтой бас чангал байсан. Би бол болио зүгээр энэ ажлыг болоод зүгээр жолоо барьдаг ажил болж чий. Энэ бүтэхгүй байр гэж боддог байсан. Гэхдээ өөрөө оролдоод ингээл зүтгээд тахт болсон болон гартаа ороод тэгэл манайх чинь амар олон жолоочнортай бас танилцж байна. Найз нөхөд болж байна. Оросууд Eastern Европын ялангуяа Eastern Европын жолоочнортой их найзууд болж байна. Танилын хүрээ минь тэлж байна. Тэгээд он гараад уран дээр Манчестерт байдаг Монгол компанид ажиллах гэж бодож байсан. Арай жоохон холдоод байна. Тийшээ явж ирж очих нь бас асуудалтай. Богоно орны 2 цаг явчихдаг гэдэг. Тэгээд энэ хэвээр нэг хэсэг байл гэж бодлоо. Лидэлтэй нэг хэсэг ажиллая гэж бодож байна. Тэгээд та нарт гэж хэлэхэд бол зам зуугаа бүү алж штэ та нартай. Та нар юу гэж бодож байна? За одоо ийшээ зүүн ирэх нь би одоо зүүн ирэхэд бол тийшээ цаагаа хурдаа босаад зайнаас сүүлхий нь орж ийн. Тэгээ би яагаад энэгээр явж байгаа вэ гэхээр би нэггээр дандаа явдаг байхгүй. Машинтаар ажил руугаа явахдаа. Энэгээр жоохон трафик бага байдаг байхгүй. Тэгээ одоо би сайн миний тэр явж байсан зам цөв зам болохоор хурдын замтай холбосон ингээд шууд хурдын зам руу нийлж байгаа зам болох амар гоо бизи байдаг. Энэгээр явах юм бол жоохон хайлтын дундуур лавраа явчихдаг. Тэгээ би голцоо энэгээр явчихдаг буцахтай. Анаа бусаж жолоочтой мэддэггүй юм шиг байлаа. Шууд чивээрэл явчихдаг юм шиг. Би ч бас нэг энэ амтай амьдртын гэсэндээ бас нэг бас ганц хоёр мэдээд байгаамаа. Гэвч бодвол за тэгээд бичлэгтээ зугаа бичлэгээ цааш нүглээд дараагийнхын дэлгүүрлээ ганц хоёр бичээ. За ирсэн чинь миний хонос энэ яг парк хийжсэн чинь лойроо хөөд ирсэн. Энэ 3 палаа дургах ингэнэ. Тэгэхээр би за чи тэгвэл миний өмнөр ороо гоногаач га би эндээс парклсан байж байгаа ийшээ хараад энийгээ тойр паркинга тойроо буцаад нааш орж яж болчихлоо. Я би энийг юу чийсэн 3 палаатай эхлээд чи 3 хонтой юм чаа. Гэс унагаач яв дараагийн ажил руу. Би лори дүрэ ачаад байна. Би чинь дараа орё гэсэн. Өө баярлалаа. Тэгээд тэгэл орчлоо. Аюулсан гачигт нь үлээгээ сууж. Энэ паркинг таамар юм байна уу? Шууд орж ирэл тийшээгээ толгоогоо хийж байгаа тэгээд ийшээ ухраа орж байгаа. Энд дэлгүүрээ ажиллаж байна. За тэгээ энийг гарч ирсэн жоохон үлээ да. Үлээ ингээ та нарт жоохон чүгчээс. За баларлаа л та. Энэ хашаараа тулах гад идэг. Бишээ гартлаа энэ төмөр тэгэлж яадаг яана. За юу ч гэсэн явуулаад үзье та.
What? Ажлаа дуусчлаа. Одоо машины парклаа сайхан мойда. За мэдчихээн. Үсээгийг байна. Маргааш нөгөө зэр 3 өдөр амарна. Сайхан байна. 3 өдөр сайхан амраа да. Энэ лорэ. Аваа яс тийшээ шахаж орж ирээд. Ухарч. За. Бэндэр ирчлээ. За. Ажил дуусныг мэдэх тий. Ажил дууслаа. Сайхан шүү. Энэ арт сайстай гоё арт. Монголд ирсэн. Ажил дууслаа. Амралт чихлээ 3 өдрийн. Надад бичих цаасаа шүү дээ. Оо нэг бишарч. Йоо жишээ сонс. Хатаасан жоонох гэж шүү дээ. За. Бицээ өнөөдөр бол тацагтаал тавьж нэг шүрттэй таваад байгаа юм шиг мэддэгтэйсэн чи. Урд яваад ирсэн юм шиг санагдаад ирсэн мөртлөөрөө. Нэг ч би 3-аас хэлсэн гэдэг чинь. Нэг ч гэдэг чинь баг 11 цаг ажиллаж байгаа юм уу? 10 цаг 40 минут. Хайш. Тиймэрхүү л юм шиг шүү дээ. Бал хагаадсан ч юм байна. Одоо Үүгээр ингээд өнөөдрийнхэн блогийг дуусгая. Тэгээд дараа 7 хоногийнхан блогийг дахин уулзъя. Наан би реакшн бас нэг хийж үзүүлнэ. Үзүүлэх гэж бодож байгаагүй хий гэж бодож байгаа. Тэгээд та бүхэнд реакшн үзүүлнэ, блогож үзүүлнэ. Тэгээд Facebook-ийн маань дагаараа Facebook дээр маань би нөгөө YouTube дээр тавихгүй байгаа рилнүүдээ хийж тавьж байгаа. Энд бодолж байгаа шорт энэ сонирхолтой юмнуудыг бичээд рил болгож тавьж байгаа. Тэрийг та нар бас үзээрэй. Facebook руу манай ороод лайк, subscribe Facebook ч тавьж үү. Follow бит. Лайк, follow дараарай. Тэгээд орж гараад ойрхон байж байгаараа тий алга болчиход хурд тагчиг Тэгээ ял надад би ч Facebook дээр өдөр болгол рил хийж байгаа шүү. Орж үзээрэй тэрийг. Сонирхолтой. Тэгээд хэдүүлээ дараагийнхан блогоор уулзаа олон юм нуршаад явах уу тий. Та нар хичээлээгээд явах уу. Дараагийнхан блогоор уулзъя. За түр баяр манайхаа. Сайхан амархан амраад сайхан өглөө босч байгаа нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бай. Please subscribe my daddy channel.